Нэг гоё. За өөрөө минь манайхан тэгээд өнөөдөр ярих зүйл маань мэдээж энэ харбины хулгайн гэрээг алтсан намын зарим нэг гишүүд улааран хамгаалж иргэдийнхээ мэд хэрхийг хаасан тухай цуглаар хүрнэ гэсэн. Тэгээд хоёр дахь нь бол Нурын алт баяг. Тухай өнөөдөр ярина. Тэгээд энийг ярихаас өмнө олон манай намын гишүүд нам руугаа дайрлаа Чимбаачи гэдэг ах юм аа. Би алтсан нам руу дайраагүй. Алтсан нам гэдэг чинь муу усны нүх биш ээ. Урсгал ус шиг байх ёстой гэж би хэлдэг. Нэгэнт гэмт хэрэг хийсэн хүн бол энэ Монголын эрх ашигын эсрэг байгаа хүн бол алтсан нам байна уу, ардын нам байна уу? Үл хамаарах асуудал. Ялангуяа алтсан намд ийм хүмүүс байж болохгүй. Бид өөрсдөө зарчим ярьдаг, бид өөрсдөө үзэл санаа ярьдаг. Бид өөрсдөө төрийн хулгай, татвар төлөгчдийн мөнгөний дээрэм тонол уул уурхай энэ тэр суурилсан манай эдийн засгийг дээрэмж тонж байгаа. Тэгээ энэ ялангуяа энэ орон төрд байгаа энэ төсөв юунд засагтайгаа төрийн өмчт компани гэдэг юм тийм. Энэ компаниудаас орж иж байгаа мөнгийг дээрэмддэг. Энэ уул уурхайг гадныхан даваачиж баг үнгүй шахуу өрөнд орох гэж өгдөг. Энэ зүйл мүлөдөө бол эвлэрч чадахгүй. Энэ бол гэмт хэрэг. Энэ манай нам байна уу, хний нам байх нь үл хамаарах асуудал. Ялангуяа талархах хэрэгтэй юм болов гэж боддог. Алтсан намд байгаа энэ бузар булаа эдэр бэрээ шахаад явах юм бол бидний илүү сайн цэвэршээд илүү их үнцүүлэлтэй болно шүү дээ. Тэгэхгүй хулгай дээрэмтэйгээ нийлээж явна гэдэг чинь байж болохгүй зүйлээ. Тийм болохоор манай алтсан намын гишүүд жоох эрүүл арцнаал байдлаар эрүүл ухаанаар асуудалд хандаасаа гэж хүсэж байгаамаа. Нэг хоёрдны яриаг эхлэхээс өмнө бас энэ зам тээврийн сайд дэлгэр сайхны яриаг дээр нэг жоохон задаргаа хийчихье гэж бодсон. Нэг ярилцлага өгсөн байна. 0 логикийн алдаа. Эхнийх нь ингэж байгаа. Хятадууд харбины гэрээг ил болох юм бол манайхаас нүүрс авахгүй хилээ хаана гэсэн. Манайх 2% нийлүүлдэг гэж. Нэг амдаа ингэж ярьж байгаа. Нөгөө амдаа тэр дэлгэр сайхан гэдэг хүн нөгөө амдаа юу гэж ярьж байгаа нөхөр хятадууд биднийг хөршөөсөө хямдхан юм авдаг гэж биднийг дэлхийн нийт та нар шившгэлж гэнэ гэдэг. Ингэж ярьсан гэдэг байгаа. Тэгээ энэ хоёр ярин аль нь яг үний юм бэ? Тэгээ хятадууд гэж яг хин юм бэ? Хятадын 90 гараад 91 нэг хужаад өөрчн тэгж хийсэн юм уу? Эсвэл нэг 91 хятадын нэг 90 тэгж хийсэн юм уу? Хин тэгж хийсэн юм? Ши Жинпин эсвэл өөр зүчин захаа бичсэн юм уу? Эсвэл зам тээврийн сайд нь тэгээд байгаа юм уу? Хятадууд гэж яг хин юм бэ? Яг хин тэгж хийсэн. Тэгээ нэг амдаа болохоор тэр хятадууд нь бол бидний та нархаас юм чинь хямдхан авч ийн гэж дэлхийн нийт шившиг болмооргүй юм гэж хэлсэн ба шүү дээ. Түүний харбины гэрээг ил болгоод тэр хятадуудынхаа бас нүр царайг нь хамгаалах хэрэгтэй үстэй. Ийм логикийн зөрүүтэй мангар юм яриад тэгээд ингээд улаан цай хятад гэдэг зөвхөн нэг юм нэр томьёо хаачаад байгаа юм. Тэр чинь хятад чинь улс шүү дээ. Хүний нэр биш аахгүй да. Бүгд найрамд хятадаар дуулс гэдэг. Тинчээ чинь зам тээврийн сайттай байгаа. Ерөнхийлөгч нь одоо энэ дарга нь Ши Жинпин байна те. Коммунист намынхан дарга нь хятадын эзэн. Тэгээ тэрний доороо зам тээврийн сайданд гисэн юм уу? Эсвэл нэг энэ ирээлдүү гараж явж байгаа чинь нэг хятад тэгж хэлсэн юм уу? Хятадын нэг иргэн тэгж хэлсэн юм уу? Хин яг тэгж хэлсэн. Тэгээ сэтгүүлтэр нь ядаж ийм зам тээврийн сайд мэдээс нэг юм мангар юм байх нэг ийм хэмжээний асуулт асуучдаг баймаар байгаа байхгүй да. За нэг юм байна. Хоёрт нөхөр юу гэж ярьсан бэ гэхээр би харбины гэрээнээс ерөөсөө хулгай хийгээгүй шалгаж болно гэдэг юм. Тэгсэн мөртлөө за тэгвэл нээлттэй сонсоход хийгээд тэгэхээр хятадууд битгий хий гэсэн би энийг шалгуулмаар байна гэдэг юм. Энд чинь ямар логикгүй байна. Нөл парадокс ярьж байгаа юмнууд нь хоорондоо дандаа зөрчилтөө ийм юм ярьдаг. Тэгээ энэний ард улам их хардлага төрүүлээд байгаа. Энэний ард улам их хардлага төрүүлээд байгаа зүйл нь юу вэ гэхээр энэний ард бол асар их хулгай дээрэм байх магадлал маш өндөртөө. Та нар ирж цаасан бол 114 гишүүн ирж эрцэнд орж санал өгсөн шүү дээ. Засгийн газар огцруулах юм уу, сайд дарга болохоор Монгол Ардын намынхаа энэ бухан дээр эцэгтэй байшин хэмжээ ингэж цугладаг.
Тэгээд энэ дээр бүр 914 хүн дээр бүрдчээж авч үлдчихээ л шүү дээ. Тэгээд Монгол Ардын намынхан болоод ингээд хулгай дээрмийнх нь асуудал сөхтөөд ирэх ингэж бие биенийгээ хамгаалдаг байхгүй. Тэгээд Ардын намыг ярьсангүйгээд манай намынхан тэгээд тах юм. Эдрийг юуг нь ярих юм бэ? Энд чинь хулгайч дээрмчтэйг ингээд уудлуул хүрээний бозрыг уудлуул далаа гэдэг шиг эдрийн бозрыг ухах юм бол той тоомшгүй юм шүү дээ. Хүн болгон мэдж байгаа. Энд чинь улс төрийн нам биш шүү дээ. Дээрмийн бүлэг, дээрмчт. Монголын төрд маалтсан дээрмчт засгийн эрх барьж байгаа. Тэрийг төвлөрчүүлсэн хүн бол Халтмаагийн Батбулга. Манай намаас очсон тэр бэтүүд те. Манай гантам руу толгойлуулсан те. Ийм хүмүүс л хийсэн шүү дээ. Энэ Монгол Ардын намын тухай юуг нь ярих юм? Энийг улс төрийн нам гэж яаж үзээд байгаа юм бэ? Зүгээр л муусын нүх шүү дээ. Муусын нүх чинь нүл өнгөхийг хамгаалаа гоо. Тэр чи одоо тэгээ алийн цэвэр гэж ярих юм. Тэгээ бид ийм өнгөхийг хамгаах болохгүй тулд ийм жорлон тогтмол улсын ийм өнгөхийг жорлонгийн нүх муусын нүх болохгүй тулд урсгал ус шиг байя. Тэгээ бохироо гадагшлууд цэвэрлдэг ийм урсгал ус шиг байл гэдэг байгаа байхгүй та. Ялгаа нь энэ дээр байгаад байгаа юм аа. Тэгээ Монгол Ардын намыг ярих надад шалтгаан байхгүй. Яагаад гэвэл тэртээ дгүй эд чинь дээрмчд улс төрийн нам биш. Хаана иргэдийн боломж байна? Хаана бизнес эрхлэгчдийн юу бизнес нь аль өнгөтэй өтөн тэрийг дээрмд тонж авах зорилготой тийм л дээрм бүлэг шүү дээ. Бүр ерөнхий сайд намынхан дарга байсан хүн тэр гэргээ 14 давхрыг дээрмдэд авсан тэр эдэн юу тэр алдсан залуу яриа үсттэй. Зүгээр л бизнесүүдийг очиод дээрмдэд авчдаг шүү дээ энэ мингтээс ахуулаад. Зүгээр л дээрм бүлэг шүү дээ. Дээрмийн бүлгийг одоо юу юм би ярих вэ? Чин тэгээд хууль хяналтын байгууллагатай бол энэ хууль хяналтын байгууллагаагаар тэгээд шалгагдаад энэ дээрмчт бол тэр чигээрэл шорон жоох хэвээр чи ерөөсөө дээрм бүлэг байхгүй гэмт хэргийн бүлэглэл. Нэг нэгэ хаацаач хамгаалаад аваад үлчдэг. Ийм юмыг байж болохгүй. Ерөөсөө байж болохгүй. Тэгээд ийм юмыг яриулах гэдэг юм. Тэгээд Монгол Ардын намынхан болвол хайсангийн эзэн буюу духан дээр зэсгтэй байшингийн эзэн хэн болсон бэ? Тэр нь хамгийн тэр дээрмдэх мөнгөнийхөө дийлэнхийг авч нөгөөддөө түгээдэг. Одоо энэ учрлын талынхан чинь чин шудраггүй гэдсэн тэгээд сая яг энэ харбины гэрэн дээр харагдж байгаа үстэй бүгд эсрэг конов дараад. Яагаад гэвэл учрал одоо хамгийн хөрөнгөний авах болсон байхгүй та. Учрлын багийнхаа хамаг хөрөнгөний одоо хувааж тарахад болсон байхгүй та. Учрлын багийнхаа одоо энэ Монголын өнгөтэй өөдтэй юу боломж байна тэр иргэдийн бүхэл боломжийг хулгай дээрм хийж авах хэсэг нь одоо учрлын баг л ахгүй чи ойлгомжтой юм чи 0 эрдний баг байсан тий зандан шатар нэг хальт тогтоод хусах гэсэн арай мэдсэнгүү тэгээ одоо энэ учрлын багийнхан чинь зандан шатар бол гэхдээ тийм ариухан биш шүү дээ 19 оноос хойш их хурлын дарга байсан энэ 5 жил дотор 0 эрдний хуулийн бичиг хэргийн ажилтнанд болох их хурлыг яралтай гормор гэж хүссэн хуулийг оруулж батлуулахад гар бие хүчин зүтгэж явж хулгай дээрм хийсэн хүн чинь энэ зандан шалтар шүү дээ. Тэгээ Монгол Ардын нам дотор нэг үзээд өгөө үнэрлээд буцаач игээд нэг олигтой эрүүл хүн байхгүй шүү дээ. Буян амж бурхан дахиач энтрээс олигтой хүн гарч ирэхгүй. Тэгээ эдрийн тухай одоо юу гэж ярих вэ? Тэгээ монголчууд одоо энэ сүүлийн 10 жил цэвэр бохирч нүж ярьдаг хүмүүс сүүлийн 10 жил энэ Монгол Ардын намдаа дагцдуулаад амьдрал нь яаж сүрж байгааг мэдж байгаа гэдэг тий. Тэгэхээр би бол Монгол Ардын намын тухай бас энэ ардсан нам дотор байгаа энэ гэмт хэргийн бүлэглээс ардсан нам салахгүй бол Монголд аврал байхгүй учраас би ардсан намыг цэвэршээд энэ Монголын гэрэл гэгээр мандах наранд байгаасаа гэж байгаа учраас яриад байгаа юм. За тэгээ Алтан уугийн тухай яриа. Норын Алтан уугийн тухайд би бол нэрч ярмаар санагддаг байсан юм аа. Тэгээд яг манай үйл ах нэг манай үйл ах чинь физик хүмүүсийн физик нэг ангид байсан. Тэгээд намайг марих гэж чинь баа миний дүү одоо чи үед хоёр одоо нэг клуб гэж явдаг. Тэгэл ахыг чинь хардаад муухай ах нь муухай болох бах та эдэр гэдэг болохоор би бас ахыгаа хайрлаад ярьдгүй байсан. Үйл ахыгаа хайрлаад нэг ч юм бичдэгчгүй байсан. За гэдэг. Тэр энэ хүний юуг бол ярих ёстой. Эхнээс нь ахуулаад ярих ёстой. Бүр ялангуяа 2008 оноос эхлэх үйл явцыг бол илүү сайн томруулнаар ярих ёстой алтуу гэдэг юм.
Алсан нам засагт орохгүй гэж тухайн үеийн 2008 он үндэсний зөвлөлт хорон шийдвэр гаргасан байхад хамгийн түрүүнд засагт орох гэж гүйж очсон хүмүүс ч Алтан гац фракц гэж шүү дээ. Соцтекгүй ч шүү дээ хуучин. Одоо энэ хэн Сангживын баяр цогт Норвей алт ууй гэдэг энэ хуучин соцтекгүй ч шүү дээ. Гүйж очиж засагт орсон хүмүүс нь. Нөгөө талд нь жонхуу гэх моох ихэн шүү дээ. Тэд л хамгийн түрүүнд энэ тоглоомынхаа дүрмийг зөрчиж очиж засагт орсон. Одоо тэгэд гайхаад оюу толгойн гэрээхээр хүмүүс за алдаа оноотой гэрээмээр янз бүрийн юм бол тэр нь бол байгаа. Тэрийг гэрээг уншсан хүмүүс нь бол мэдж байгаа. Тэрнээс Тэжний бангаар өдөр болго 10 тэрбум төгрөгийн өрөнд ордог мод гэж тийм мангар юм гэж ямар юм байх вэ? Тийм Тэжний бангаар ярьдаг юм биш. Тэр гэрээг болно уншчул хэрэгтэй байгаа хүмүүс. Энэ гэрээг чинь хийхэд Санжинбаярын засгийн газрын тэргүүн шатар сайд Норвей алт ууйг байсан шүү дээ. Хариуцлага хүлээх байгаа бол танхимаараа хариуцлага хүлээх байгаа бол Норвей алт ууйгтай холбоотой. Тийм ээ. Одоо энэ Чалкагийн $26 нүүрсээ өгчээсэн гэж Сүв Атуулдыг талынхан Сүв Атуулд угаасаа хулгайчлалтай Монгол Ардын намын хэмжээ хулгайчл байж таарна шүү дээ. Тэгээ эний чинь хамт хийлцэн чинь ахаад энэ Норвей алт ууйг шүү дээ. Тэргүүн шадар сайд нь шүү дээ. Одоо энэ Халтмаагийн Баттулга мөн шүү дээ. Замтээврийн барилга хот байгуулалтын сайд биш. Танхим дотор нь байсан хүмүүс шүү дээ. Санжинбаярыг засаг ерөнхий сайд багтан засаг дотор нь байсан хүн Халтмаагийн Баттулга мөнөөс өмнө. Норвей алт ууйг тэргүүн шадар байсан мөнөөс өмнө. Одоо ингээд нэг тийм амар ариун цэвэрж хүмүүс босох гээд ингээд жүжиг тавьдаг мод одоо болио отхоо. Тэгээ ийм л яг бодит үнэн болвол энэ. Тэгээд тэр Шалкагийн гэрээг хийгээд монголчуудын тэр нүүрс гаргах үйл явц тэр бүх юмд чинь оролцсон гол тоглогч чинь тэргүүн шадар сайд шүү дээ. Тэр нь алт ууйг байсан баггүй да. Кабинетээр шийдвэр гаргаад тэр оюутлогын гэрээ чи явсан шүү дээ. Тэгээ одоо өөр болохоор оюутлогын гэрээ бузар болсон гэж балаараад байна алт ууйг гэдэг хүн. Ийм л юм ярьдаг хүн. Чалка бузар байсан гэдэг өөрөө тэргүүн шадар сайд байсан. Монголчуудыг оюутлогоор өрөнд оруулцдаг Халтмаагийн Батлага гэж яриад байгаа. Өөрөөсөө яг танхимд нь байсан. Замтээр барилга хот байгуулалтын сайд байсан түр. Тэгээ энэ бүх зүйл чинь ингээд байсан юм аа. Бодит үнэн факт энэ баримт юм. Тэгээ 2000 одоо тэр Дубан төлөвлөгөөг л буруутгаал ёстой муухай папул гэдэг хүмүүс ихэнх нь санаасаа гэж хүсэж байгаа юм. Мартсан болов санаасаа. Сангийн сайд нь Норвей алт ууйгийн засгийн газрын сангийн сайд нь энэ Чөлтмийн улаан бичсэн. Монгол Ардын Хувьсгал намдын намрын инхээрийн намд байсан шүү дээ. Улаан байсан баггүй да. Улаан байхдаа тэр үед яг чуулган болоод одоо энэ дааган болдох тэр оюутлогын асуудлаар яг тэр үед одоо энэ алт ууйгийн засгийн газар үүчтэй асуудлаар тэр хүнд улаанд хариулж ирсэн юу би монголчууд бид энэ гэр төслийг явуулахаар боллоо. Тэгээ энэ төслийг дэмжсэн кабинетийнхантаа баярлалаа гэд энэ хин алт ууйгийн кабинетийнханд баярлалаа гэд эн чинь тэгэхэд Дубан төлөвлөгөө эхэллэн байсан шүү дээ. Монголчууд ийм татврын асуудалтай байна, ийм хөрөнгө оруулалтын нэг нэмэгдсэн байна, өртөг нэмэгдсэн байна гэд тэнцээ дааган бол манай отох чулуу өдрийн хэрүүл хийгээд булан шахаад оюутлог нэлээд булан шахаж яхад туузын заргалуун захиа бичсэн хүн чинь Норвей алт ууйг шүү дээ. Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Одоо тэр сонин дээр бол тэр тухайн өдрийн сонин дээр гарч лээсэн. Хайвал та нар гаргаад ирнэ. Тэр үеийн хин гэдэг үлээ Симон ямар хин гэдэг гэсэн үлээд байц. Тэр туузын даргалуунд бичсэн захиа нь байгаа ш алт ууйг. Одоо бид бууж өгөө, та нар хөрөнгө оруулалтаа оруулаа. Бид бол бууж өгөө. Одоо ингээд бид ийм татвар матвар та нараас нэхээ болим олё. Та нар хөрөнгөө л оруулах гэдэг гэж. Энэ Дубайн төлөвлөгөөний чинь бараг 70% дээр нь бууж өгөж хийсэн хүн чинь хин штэ, алт ууйг штэ. Тэгэл одоо нэг тийм мэдхгүй дүр тоглоод тгээ. Хэний тухайн үед
одоо энэ Зандаа үгийн энх болдод намын тархыг авчиж өгөж чимдийн сайхан бэлгийг ерөнхий сайд болох гэж зүтгэсэн хүн чинь алтуйг өөрөө шүү дээ. Одоо элбэг дөрж морж ивэл ингээл улаан цанг үжирдэг тийм. Тэр үед заалнаас баг 98 амар жаргал ерөнхий сайд болох магадлал өндөртэйсэн байхгүй их хурлын танхим дотроос. Дэмжлэг бол тийм байсан. Санаж байгаа бол үндэсний бодлогоо хороо зөвлөлт зөвлөлт шийдвэр гаргаад зөвлөлт зөвлөлийн шийдвэрээр яваараа гэсэн гэж ийм л сонгуул юу гаргасан штэ гэд тэр бичлэг мэтлэгийг тавьж исэн тэр түүх одоо байж л байгаа шүү дээ. Тэгэд Зандаа үгийн холдод намын тамгаа авч өгж 8 хийж чимдийн сайхан бүлгийг ерөнхий сайд болгосон хүн чинь алтуйг өөрөө шүү дээ. Тэгээ би миний ярмаар санагддаг байсан юм аа. Бодд үнг. Тэгэл одоо нэг чин шудраггүй туйлын шудраг хүн болоод тэгэл нэг нөхөр хонглоор чирээд мэрэд тэгэл. Яг өндөө бол тэр агаар санг хулгайлсан ч өгнө шүү дээ. Тэр нь нотлогдоод тэгээд тэр хөрөлсөх ховдын хөрөлсөх эдгээр чинь шоронд яваад тээ. Тэр хөрөг нь 5-7 гэрэг хийгээд 5-7 дээрээс тэр юу тендерийг шалгаруулад компани шалгаруулад тэр мөр нь нотлогдоод явсан бидтэй. Тэгээ одоо нэг тийм хонгил монгол одоо энэ ганц сүх нь бас тэгэл нэг тийм юуны зөвлөх нь байсан. Гэхдээ яг боддуун нь бол тэгэл хулгай хийсэн чинь дүнэн шүү дээ. Тэгэл тэр нь нотлогдоод явсан шүү дээ. Тэгэл нэг туйлын ариун цэвэр шудраг чин шудраггүй хүн байжсэн чинь ингээд Монгол балраад ингээд хинэг өөрийн авчаад хонголдоод явуулсан юм шиг нэг ийм галзуу юм ярмарг байгаа байхгүй. Бага бодд үнэн байдлаар бүгдөө ярьдаг баймаар байгаа. Тэгээ би бол ардсан намыг цэвэр байгаасаа гэж хүсэж байгаа. Ирүүлжээсэй гэж хүсэж байгаа. Тэг хүнийхээ хувьд энэ алтмаг энэ норын алтууг гэж алтмагийн батлага барьцаалагч хэцүү л ах шиг байна. Бүх гэмт хэрэгүүдийг хин алтмагийн батлага ерөнхийлөгч болоод илбдээ далга болгосон шүү дээ. Холбогдсон гэмт хэрэгүүдээ. Тэр байтугай өөрийнхөө тэр хүүхдүүдийн одоо энэ усын их хурлын гишүүн болсон мөнх баясгалангийн хүүхдүүд эдэр Харт аймагт татаад манай Эрдэнэтийн Баатархуу гэдэг жүжигч манай анги хүүхдээ ахын л да Баатархуу ахын тэр хүүхд мөхт нь амь насаа алдсан асуудал, эрсцэн асуудал тэр мөр шалгагдаагүй шүү дээ. Тэгээд илбдээ далга болгоцсон шүү дээ. Баахан хэрэг илбдэж алга болгосон биз дээ. Одоо тэр мухар төмөр замаас өмнө 270 сая доллараар авуулсан шороо хийжсэн те. Тэр мөрөн дээрээс бол шалгуулад энэ чинь нэлээ юм болж исэн. Тэгээд одоо энэ жаргал сайхан гэдэг энэ ерөнхий прокурор чинь Инх хамгаалан гэдэг тэр прокурорыг сольж тавьсан шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Халтмаагийн Баттулга одоо энэ гомжийн Зандын шатар одоо нэг шудраг 5 одоо энэ хэнийг л Мегомбийн холдыг л дүүжлээд алчууд Монгол гоё болох гэдэг ингээл бүгдөө оролцож байгаа л шудраг 5-аа дэмжиж байгаа л энэ холдын адилхан л хулгайч л та. Тэгээ тэрийг хөөгж явуулаад тэгээд цэнгэлийн мандлаад хүрнэ гэсэн үгтэй. Бодит үнэл энэтэй бүгдөө л санаасаа гэж хүсэж байгаа юм. Тэгэл Монгол улс цэнгэлийн мандлаад хүрэл бүгдөө л жаргаал одоо нэг ганц гэмт хэрэгтэн тэрийгэл янзлж болчих годсон босоо. Гэтэл дараа нь юу болсон бэлээ? Гэтэл яг энэний дараа Гомжийн Зандын шатар гэдэг хүн их хурлын дарга болоод Ухнагийн хөлсөх ерөнхий сайд Халтмаагийн Батлага энэ 3 ерөнхий прокурорын хамгааланг солиод ерөнхий шүүгч байсан тухайн зоригтыг солиод авилгатай зэмх газрын дарга байсан инх жаргалыг солиод тэгэл дандаа эдэр хүмүүсээ тавиад тэр баахан гэмт хэрэгүүд илвдэд алга болцсон шүү дээ. Тэр хэрэг хуучирдгүй гэж үг байдаг. Энэ бүгд заавалч ил болох ёстой. Тэр үед л нурын алтуугийн тэр үр хүүхэд янз бүрийн өөрийнх нь холбогдсон гэмт хэрэгүүдээ илвдэд алга болцсон. Тэг одоо эренгөөрөө дамжаад насан туршийн Халтмаагийн Батлагт өртөө байдаг юм уу? Эзэн боолын гэрээ насан туршдаа хийцэн байдаг юм уу? Эсвэл өөр ашиг сонирхол энэ юун дээр харбины гэрэн дээр яваад байдаг юм уу? Эсвэл өөрөө бас ахаад идэж уугаад тэнцэнэс нь хулгай дээр нь хилдсэн байдаг юм уу? Мэдмээр байгаа хгүй, мэдэх хэрэгтэй, иргэд бид мэдэх хэрэгтэй байхгүй. Ганцхан зүйлийг бид
мэдэх боломжгүй. Тэр нь юу вэ гэхээр батлан хамгаалахад оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг энэ бол жинкнээс улсын нууцад байх зүйл. Бидний аюулгүй байдал, Монгол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал болохоор иргэний эдийн засгийн гэрээгээ далд хийдэг, нууцд оруулаад ингээд иргэдээс нуудаг. Тэгээд энийг үзчихээр хятадууд нүүрс авахгүй байна гэдэг ийм мангар ийм тэнэг юм яриха одоо бололтой тухан дээр эзэгтэй байшингийнхаа. Тэгээд энд нь ингээд уянгийн хайлал нэмээд ингээд манай нам дотор байгаа гэмт хэрэгтэнгүүд ингээд худлаа домог зөхиод байгаа юм. Яг үндэ бол тухайн оролцоод хулгай хийсэнд байж таарна шүү дээ. Яагаад ил болохгүй байгаад байгаа юм. Тэг үнэхээр тийм сайн бэрээ юм бол тэр хятадууч бас бидний нүрийг битгий шившгэлээд байл гэсэн байна шүү дээ. Тэг яг ямар хятадтан тэгж хэлсэн бүү мэд. Нэг хятадтал дээр эсвэл нэг Ирээнд явж байгаа нэг хятадтай таарлцсан байх, нэг иргэнтэй хятадын иргэнтэй таарлцсан байх. Эсвэл Ши Жинпин үү эсвэл зам тээврийн сайд уу. Хин яг дэлгэр сайхан тэгж хэлсэн. Тэгээ бид нар хөршөөсөө хямдхан юм авдаг дэлхий шившгэлмээргүй нэ гэж хэлсэн байлээ шүү дээ. Тэгэхээр яг дэлхийхэн зах зээлийн ханшаар юм авч байгаа гэдэг нь тэр хятадуудынхаа нэрийг цэвэрлж өгөөч тэр хэлсэн хятадынхаа. Тэг мэдмээр шүү дээ. Хятадууч нь мэдхийг хүсэж байгаа юм шүү дээ. Танк орж ирнэ гэдэг үлгэрээр 2014 оноос хойш танк орж ирнэ гэдэг үлгэр явсаар хагаад өнөөдөр хүрэхэд 12 жил болоход хятадууд бидрээс та нар худлаа яриад биднийг ингэсэн гэд ганц хэрэг нүүрс ганц тоо нүүрс авахгүй гэж хэлээгүй үстэй авчлаагаа. Тэр байтугай Алтман Батболгочны Монгол улсын ерөнхийлөгч болцсон хойно монголчуудыг энэ урт хөрштэй нь үзий яд далцуулах, цуснууж ярьж монголчуудыг хооронд нь алцуулах юм хийгээ үстэй. Тэгээд тэгдлээгээд тэр хятадуучин гомдоод хилээ хаагаагүй үстэй. Тийм ээ. Тэгээд ийм мангар мулгуу юм ярьдаг ийм мунхаг юу сайд мэдтэй баймар байгаамаа. Бид тэгээ одоо яг тэ 50 юм даа нөгөө Монгол ардын нам дотор ч нугасаа үзээд үгүй өндөрлөөд буцаа тэр буян бурхан дахиад идрийнхээс арцнаа л хүн гарч ирэхгүй шүү дээ. Монгол ардын намд орно гэдэг чинь гэмт хэрэг хитэн болъё л гэсэн санаа шүү дээ. Аль болохоор даргын цүнхийг ойрхоноос барьж байгаа тэгээд энэ засагт орж төрд орж хулгай дээрэмхий хэн нэгнийг шантаалж байгаад авилгал авъя гэдэг тийм л зорилготой хүмүүс нь тухан дээр эцэгтэй байшинд орж байгаа шүү дээ. Тинчээ чин зарчим хүнддэл үзэл баримт юу ч байхгүй. Тэгээд дээрэмчд нэг л шудраг бас байдаг юм аа. Тэр нь миний хувь хаана байна л гэж. Тэр хувийг нөхгүй бол одоо нэхэлдэг байхгүй. Одоо бол тэгээ учрлын ингээд чимэг болж байгаа чинь нэгэнд хайсангийн эзэн тухан дээр эцэгтэй байшингийн хайсангийн эзэн болсон учраас дийлэнх олон хувийг авч байгаа болохоор чимэг болж байгаа шүү дээ. Тийм гэмт хэрэгтэнгүүдтэй чинь одоо тэгээд нөгөө талд нь эрүүл зөвхт байдлыг эрхэмлдэг зарчимтай хүмүүс гарч иж үзэх ёстой үстэй. Тэгээд тэр дотор нь баахан гэмт хэрэгтэнгүүд орцсон. Тэгээд энэ гэмт хэрэгтэнгүүд ингэж яах гэхээр намынхаа эсрэг ярьлаа гэдэг ийм мулгуу мунхаг гэж болохгүй шүү дээ. Тэгэд одоо энэ хөгжлийн банкны ингээ ил болоод хүн болгонд харж байна те. Норвей алтууй гэж ямар муухай увайг хүн бэ гэдэг хүн болгонд харж байна шүү дээ. Өөрөө шийдвэр гаргачаад хөгжлийн банкн дээр энэ хүмүүс зээл олох гэчээд тэгээд тэр зээлийн олгосон залуучууд нь шоронд ордог. Тэгээд эн чинь шийдвэр гаргасан танхимаараа шийдвэр гаргасан бол ерөнхий сайдын бол хариуцлага үлээх хэрэгтэй шүү дээ. Тэр хүмүүс зээл олох гэж хэлжээ тэр зээлийн олгосныхоо төлөө хэрэг тэр үед олгоогүй байсан бол Монголын хөгжлийг гацаас ингээд тэр хүмүүс ялгаагүй шоронд орно шүү дээ. Тэгээд зээлийн олгосны төлөө би энэ хүмүүсийг хууль зөрч гэж хэлээгүй би хэрэг хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол эдгээр биелүүлэхгүй байх хэрэгтэй байсан гэж ийм амар шигтэй ийм аимшиггүй ийм аимшигтай юу гэдэг юм те ийм муухай увайгүй те ийм хүн ийм өсөхгүй те ийм жудаггүй байж болохгүй шүү дээ. Олон залуучууд энэс болж ингээд ахиж Монгол улсын төрд ажиллах боломжгүй болж байгаа байхгүй. Тэр залуучуудын уурах тарих Монголын төрд монголчуудад тэр бодлого боловсруулах газар асар их хэрэгтэй байдаг. Тэгтэл тэр залуучуудын ингээд тэр эрхийг энэ балиар энэ
хөгжлийн банкныхаа энэ өөрийнхөө гарсан шийдвэрийг хамгаалж чадахгүйгээс ч болж бүх насаараа ажиллаж боломжгүй болж байгаа алсан намд байсан сэтгэл хөдлөлөөр одоодсон байгаа тийм залуучууд олон биш шүү дээ. Тэгээ эн чинь хүний мэс чанартай холбоотой асуудал. Ийм увайгүй тэгээд нөгөө чин шудраггүй одоо чи юу вэ эн чинь парламент дотор байгаа чин шудраггүй хүмүүсийн гол төлөөлөл туйлын чин шудраг хүмбэцтэй норой алтуй гэдэг хүн чинь одоо өчигдөр тэр ялтан гэрлийн алтан хуй хоёр чинь хоёулаа шудрагын туйл үсттэй манай цэвэр зүсний их орончлтын бахархал үсттэй. Тэгээ яасан нөгөө нэг хятадууд эзлэх гээд байна Монголыг яг идэх чинь тэргээд юу болсон бэ? Тэгээд өмөрч байгаа өнцг мүнцгийн ивэдэ хүмүүсээ та нар одоо хоёр улсын хооронд хийсэн гэрээний нууцыг мэдж яах гэдэг. Тэгвэл яхаар энэ оюут толгойн гэрээний нууц ил болоод бид мэдчихэд байгаа юм. Гэхдээ бид чинь мэдэх эрхтэй байхгүй. Энэ улсын иргэн юм байгаа үстэй. Бид энэ улсын иргэн бид Монгол улсын иргэн байхгүй да. Бид мэдэх эрхтэй. Тэр нэг юм молгүй юм яриад тэгээд ингээд байж байгаа тий. Бүх юм бодит үнэтэйгээр нүүр тулж гарнаа. Надад ялангуяа алсан намд байгаа гэмт хэрэгтэнгүүдээс алсан намд байгаа энэ хулгайч дээрэмчдээс салах туйлын сонирхол бий. Энэ нам үнд зүйлтэй байгаас энэ нам үзэл санаан дээр очиосоо энэ нам Монголын ирээдүйг гэрэлтүүлээс одоо яг сая тэр 16 жил засгалж исэн Орбан гэдэг юуны Виктор Орбан гэх Унгарын дарангуйлагч шиг энэ нурааж байгаа шиг ийм хүчтэй ийм цог золбоотой ийм үзэл баримталтай алсан нам байгаас гэж үзэж байгаа. Өмнөхөө одоо болж гарч ирж чаддаг. Тэрний тулд энэ гэмт хэрэгтэнгүүдээс салах хэрэгтэй. Алсан нам дандаа цэвэрч явах хэрэгтэй. Тэгжээж энэ Монгол ардын намын энэ дарангууллыг энэ хулгайч дээрэмчдийг илчилж хуулийн өмнө авчдаг тийм лам байгаас гэж үзэж байгаа. Тэгээ тийм учраас намынхныгаа цолж байгаа. Энд чинь нөө нээлттэй байх арчлалч нөө цуур зарчмууд ил тоодтой, иргэдтэй нээлттэй байх. Иргэний энэ эдийн засгийн гэрээнүүд, иргэний гэрээнүүд ил байх гэж чинь. Энд чинь нөө нэг хинэ тэр элбэг дөржгөөд үзээд хараа зүхээд байдаг хүний чинь тэр шилэн дансны хуул чинь энтэй л уйлж гарсан шүү дээ. Иргэдийн мэдэх хэрхийг л хангах гэж. Тэгээ эннийх нь эсрэг яваад ингээд иргэдээ ингээд мэд хэрхээр нь хаадаг, боодог ийм хүмүүсийн алсан намд байгаад хэрэггүй. Тийм болохоор яриад байгаа юм. Нэг л зарчим байх хэрэгтэй тийм. Ганц л зарчим байх хэрэгтэй. Тэгээ олон тийм ийм янз бүрийн урууж шарвдаг биш. Ганц л зарчим байх хэрэгтэй. Тэгээ тэгж чадахгүй гэж байгаа бол энэ алсан нам өөрөө институцийнхөө хувьд цаашид тогтож байж чадахгүй юм. Бусдаа шударгаас нэгчээд өөртөө хулгай ихээр болохоор манай намын гишүүн чинь одоо болигддаг ийм тэнэг ийм мунхаг юм гэж энэ хорвоо ертөнц төр байж болохгүй шүү дээ. Гэхдээ бусдаас шударгаас бусдаас зарчим ёс зүй ёс суртахуун нисэж байгаа бол өөртөө ёс зүйтэй ёс суртахуунтай байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас алсан намын гишүүдээ энэ хулгай дээрэмч хийсэн энэ харбины гэрээг өмгөөлж хамгаалаад байгаа энэ гэмт хэрэгтэнгүүд шүү. Би хардж байгаа. Монгол улсын дотоод нийт бүтээгдэхүүн 27 тэрбум гэдгээ. Тэрний чинь бараг 60 стэйж хувьтай тэнцгээр бараг 70 шахам хувь болохоор 20 тэрбум долларын харбины нүүрсний гэрээ шүү дээ. Хэдэн төгрөгөөр яаж хийсэн? Хэдэн төгрөгөөр зархаж байгаа? Өндөржүүлсэн коксч нүүрс. Гэхдээ зүгээр энэ чи станцын шатаадаг нүүрс биш дээ. Төмөр хайлуулах хамгийн өндөр кокс, ган хайлуулах хамгийн өндөр кокс нүүрсийг 20 тэрбум доллар өгч байгаа. Тэгээд ингээд MCS мэсгээ мангалтаад ах юм. Тэгээд тэр MCS мэсийг чинь хүмүүсийг нэгдүгээр танихгүй надад тэр чинь хоёрдугаар холбоогүй. Гуравдугаар би тэр
аж ахуйн нэгжээр бол бахархдаг. Тэр ховд гэдэг байгаа чинь тэр энэ 5-7% чинь 4 юм 5% л эзэмшдэг байгийн гэсэн. Тэгээд тэнцээ хасрыг бүтээн байгуулалт хийсэн байна. Монгол хүн Монгол татвар төлж байна. Ялангуяа энэ МСС гэж хараагаад байгаа тэр хүмүүс та нарын тэр тэтгэврийн чинь мөнгө өгч байна. Энэ та нарыг эмнэлэгт авчиж явж байгаа цагдаагийн эмнэлгийн машины чинь тэр эмчийн арх уугаад хүүч нь хүргэн чинь орж охин чинь орж агсан согтуу тавиад байгаа бол цагдаа дууж байгаа бол тэр цагдаагийн чинь цалин тэдэр төлдөг, татвар төлдөг. Тэгэхэд энэ харбины гэрээ чинь хэдэн төгрөгийн татвар төлж байгаа мэдгүй. Ерөөсөө ингээд ямар ч татваргүйгээр ингээд зүгээр л хятад орж ирээ. Жинкнээсээ тэр уурхаад чи эзэн суучлаа шүү дээ. Ийм юм хийчихэд ах чи эдрийг өмөрөөд ингэдэг ийм баймар байна. Тэг мэдээж lumпэн ард юм хаагдсан байж л идэх lumпэнгүүдтэй юм ойлгохгүй ухар мөчөд. Тэг идэхийн тулд төрсөн тийм амтнаас нэг өөрсгөө хүмүүс л байж л идэг. Тэг манад арай их юм шиг санагддаг надад л бол. За ийм байна. Тэгээд би өнөөдөр бол нөө чин шудраггүй туйлын Монголын цорын ганц шудраг ерөнхий сайд тэг ард түмэн их орноо боддог яадаг гэдэгчлээ. Тэгсэн чинь хонглоор чирэгчдэг нөхөр чинь харбины гэрэг иргэдийгээ сонсхийг хоригдж нууцд оруул нууцаар нь байлгаа гэж конотлоо. Тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаан зээ эрүүл гонтонтэй. За ганц нэг асуулт явуулах юм гэж хариулаач. За таны саяны бид нар энэ улсын иргэдэн тий энэ гэрээгний агуулгач мөн гэрээг мэдэх хэрэгтэй гэдэг нь шүү дээ. Одоо юугаар ялгаатай вэ? Одоо бүгдээрээ хятад ард улсын иргэд бол жишээ нь манай иргэдээс бол ялгаатай байгаа шүү дээ. Тэр улсад одоо энэ иймэрхүү гэрээ бол хаалттай байж болж байгаа байхгүй юу? Тэр чинь юуны хувьд нийгэм тогтолцооны хувьд тийм л. Тий, коммунист намын засаг төрөө байгуулж шүү дээ. А энд болохоор иргэд Монгол улсын иргэн болгон саналаа өгснөөрөө засаглаа байгуулж байгаа учраас иргэн хүн чинь өөрийнхөө эрхийг тэр шууд тэр хүн дамжуулаад өгч гэнэ гэсэн үг үү тийм ээ. Тийм болохоор бид нар ингээд одоо энэ гэрээг нээлттэй болгох юм хэрэгтэй юм шүү. Иргэдээ тэрийгээ сайн ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд өчигдрийн бас нэг таны лайв явуулсан шүү дээ Алтан гэрлийн талаар. Энд дээр бас нэг онцлог комментинаас өнөөдөр асуучих гэж бодлоо. Энэ хууль зүйн сайд Алтан гэрэл байсан. Тэр үед одоо энэ гэрээ хийгдсэн болж харж байгаа шүү дээ. Тэр энэ иймэрхүү гэрээ хийхэд хууль зүйн яамнаас нь гэрээг нь бичиж кинал тавиад одоо үгсгэн ч юм уу магадaltaй юм биш тийм үү? Тийм. А тэгэхээр энийг одоо драфт нугас хууль зүйн яамд бичих. Тий, тэгэхээр одоо энэ гэрээг яг уншиж бичиж одоо хийсэн хүн нь бол Алтан гэрэл. Түүний одоо тэр доор ажиллаж байсан хүмүүс хууль зүйн яамных болох гэдэг шүү дээ. Тэгэхээр Алтан гэрэл бол энийг юу хийснэ мэдээд нуугаад байгаа гэж бол ойлгож болох нь шүү дээ. Тийм. А хэрвээ үнэхээр дарах дүмдээ хайртай нутаг усаа боддог тэр энэ газар шороог харамлж байсан хүмүүсийн төлөө байсан бол сайн гэрээ хийсэн байх хэвээр. А тийм учраас сайн гэрээ хийвэл гэрээ нийл болвол Алтан гэрлийн нэр хүнд өснө. Тийм болохоор гэрээг бол нээлттэй болох таланд байх хэвээр шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ хүн бол ингээд ямар ч ихний ээлжиндээ бол өөрхөн хийсэн юмыг үүсгдэг. Муу юм ухаараа харуулахыг хүсдэггүй юм хүн байсан байна. За өнөөдрийн асуултууд гэвэл өчигдрийн тэр лайвдроос Алтан гэрэл бол ерөөсөө улаан коммунист булгаачаа энийг тэр ардын намын хөөж явуулаа энэ ардсан намаас хөгөөд явуулах ёстой жинкөг нь дагуулад ер нь хөөж явуулах ёстой гэсэн саналыг маш их хэлсэн байсан шүү хаа. Тэгээ энэ яг нэг улс төрийн нам манай нам мэдээж эрхчлөөний үзэлтэй нам. Их нэгдүгээр энэ үзэл санааны хувьд бол Алтан гэрэл хязгаарч харсан эрхчлөөний үзэлтэй алсан нам дотор байх боломжгүй либерал үзэлтэй нам дотор байх боломжгүй нэгт. Хоёр ч үгээр энэ хүн Монгол ардын нам буюу тэр бүлэг дээрэмч дээр очих биш. Энэ шууд өрөөс тоорны цаана шоронд очиж суух юм байхгүй. Шууд гэмт хэрэг хийсэн юм байхгүй. Тэгээ энэ гэмт хэрэгээ нуу дарагдуулжлаа хэлбэр шүү дээ. Тэгээ энэ хүмүүнийг энийг шалгадаг, хяндаг байгууллагууд нь шалгаж хянах хэрэгтэй. Би зүгээр шууд хэлчихэд тэр Норгийн залуучуудыг хүн амныг хэрэгт гүтгэж яхад Норгийн залуучуудыг мөрөөдө тоглосон гэж улаан цаа мөрөөдө тоглоом зохион байгуулсан гэж гүжирч яхад энэ хүн шоронд явах ёстой. Яагаад гэхээр тэр залуучуудыг шууд гүжирдсэн байхгүй юу? Эн чинь нөгөө ерөөсөө байж болохгүй зүйлээ. Ялангуяа энэ чинь шууд хилмигдүүлэлт гэсэн үг шүү дээ. Энэ юуны төлөвлөхийн төв байгууллагаас ялангуяа энэ хууль зүйн яамны сайд нь ингэж гарч иж мэдэрч байгаа бол энэ хүн шууд гэмт хэрэгтэн байхгүй хүн гүжирдсэн гэмт хэрэгтэн байхгүй. Тэгээ энэхийн төлөө энэ хүн бол аль хэдийн хаалга татаад орох ёстой хүн. Гэхдээ мэдээж
энэ юм болоогүй. Гэхдээ Монголд юм болгон сайдарч байгаа хүмүүс илүү их ухаалаг, илүү их юм ойлгодог болж байгаа. Тэгэхээр тийшээ бол нэг л өдөр утгагүй тэгээ бүгдөө тийшээ зүгэлж энэ очих итгэлтэй байгаа. Ардсан нам өөрөө энэ бохир хүмүүсээс салж ээж бид нар нийгэм зарчим ярина. Хүмүүст иргэддээ бид иргэнийхээ эрхийг хамгаалах тухай ярина. Бид иргэнийхээ өмчийг хамгаалдаг тухай ярина. Тэгэхгүй ингээ өөртөө хулгайчдыг өмөрч дараа нь бид иргэдийнхээ өмчийг иргэнийхээ эрхийг яаж хамгаална гэж ярьж чадах юм чинь боломжгүй гэдгийг илүү сайн ойлгосоо гэж. За, жонхуугаа дийлэхгүй байгаа юм бол барууны үзэлтэй намуудаас тусламж гуйгаад эвсэл байгуулаач хин хиндээ хэрэгтэй. Нэг сөрөг нөлөө байхгүй штэ гэж нэг хүмдсэн байна. Тэгээд ингээд зүгээр ингээд тэгжээс за одоо энэ дайс юм чи энийгээ дарчээ гэдэг тийм байхгүй. Тэн чинь нөө яванда процесс ч өөрөө энэ чинь бүгд орнууд туулаад гараад явсан юм. Тэгэл энэ нөө янз янзын хүмүүс орж ирэл тэгэл популизм хийгээл ингээд сүрэл янз бүрийн намууд дахиж бий болоод ингээд цааш институцийнхаа бэхжээл явдаг л та. Тэгээд тэр жамын шалгуурыг л дуулаад явж байгаа нэг хэлбэр шүү дээ. За, дэмжиж бай гэж нүгсэн ардснам хулгайчудаас салах хэрэгтэй үнэ гэж бичсэн байна. За нэг иймэрхүү байна. За нэг иймэрхүү. Тийм тэгээд Норвей Алтуй гэдэг хүн туйлын шудраг хүн гэдээсэн чинь бол тийм биш гэдэг бүгдөө харлаа. Бодит байгаа факт баримт юм байна. Тэгээд сэтгүүлчнэр таалтахаараа нэг асуулт асуух гад хүмүүсээс нэг асуулт асуухтаа жоохон логтой, жоохон мэдлэг дээр суурилж юм асууд байгаас гэж би сэтгүүлчнэр хүсэж байгаа. Та нар чинь иргэдэд амьд мэдээлэл өгөх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг үнрээ гэсэн яг тэр нэг орк мөнх хэсэг лидер гэсэн яг тийм нэг орк сэтгүүлчнэрийгээ дуурайгаад очоод хүнтэй хэрүүлэх гээд байгаа юм шиг дайраад тах юм. Сэтгүүлчдэг чинь тийм хэрүүлж мэрэгжил биш шүү дээ. Кондуктор биш байхгүй тэр социалист лагер үед байсан кондуктор биш байхгүй. Нэг жоохон логиктой мэдлэгтэй суурлаад юм асуучих. Тэр ялангуяа тэгээд хятадууд тэгсэн гэдэг ямар хин гэдэг хятад Ши Жинпин юм уу эсвэл сайд юм уу хин гэдэг юм нэг иймэрхүү юм зам асуучих хэмжээний потенциалтай байл та. Нэг жоохон юм уншдаг байл та. Норвей Алтуйгаас таалахаараа яагаад эсрэг коноп дарцсан юм бэ? Тэр мэдмээр байгаа байхгүй юу? Ямар ашиг сонирхол байгаад байгаа. Үнэхээр Халтмаагийн Баттууллагт ингээд насан туршдаа эзэн боолын гэрээ хийцсэн юм уу? Эсвэл дандаа хүн их болт чинь хэнийг өмөрөдгөө гэдсэн бахад 0.1 бид нар чинь соцтекүүд штэ. Өөр ямар сонирхол байгаад байгаа. Дандаа хүн их бол чинь бүр учиргүй өмөрөл энэ шиг шудраг ерөнхий сайдын хорон ертөнцийн байсангүй өдргээл гүйтсэн гэдтэй. Тэ. Энд ямар сонирхол байсан бэ? Яг яагаад гэдэг юмнуудыг асууд сураасаа гэж хүсэж байгаа. Тэгээ асуучаасаа гэж хүсэж байгаа шүү. За ярьлаа. Тэгээ өнөөдрийн лавын хүрээд өндөрлөө. Би маргааш дараачийн коноп дарсан хүнийг бичнэ. Гэтэ надад хүнд байгаа. Гэтэ бичнэ. Заавалжгүй бичих ёстой. Тэгээ маргааш тэр хүний нэрийг тавиад тэгээд бүгдөө маргааш орой ахаад 20 цагаас лайв хийнэ. Би өглөө бичиж тэр гишүүний алсан намын дараа 3 дахь гишүүний нэрийг оруулнаа. За тэгээ шеэрлээ түгээгээд өгөөрөө. Баярлалаа.